Сонсогч та бүхэнд ярэ мэндийг дахин хүргэе. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3-аас 7 хоногийн давгаас баасан гарагийн 20 цаг 10 минутаас хүргэж байгаа хоол болтол хов зугаа оройтой шашуур нэвтрүүлгийн 2025 оны 3 сарын 21-ний баасан гарагийн дугаар шуудрахад бэлэн боллоо. Студид хөтлөгч Ханцаа Амийн найруулагчаар ундрахнаар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтраалагчаар чухал үедээ Pay On цэхэм зэлийн аппликейшн мөн хиймэл оюун сурал иргэний хамгаалдаг e-Mongolia ажиллаж байна. Бэл зохионостой үчимдээ хүргэе. За манайхан давгүй сайхан биз дээ? Сайхан байна нөө сайхан байна. Хоб бацхад бэлэн л үсттэй Лээ. Баасан гар топ бодох чи их сайхан урамтай байдаг шүү дээ. Тийм шүү дээ. Утгаар нь хоб бацдаг шүү дээ. За тэгээд ойр дос битээр санал төсөлт айгу бага ирж илээ. Тэгэхээр яриулахыг хүсэж байгаа алдарснуудаа битээрийн доор харагдаж байгаа. Ирж байгаа. Тийм үү. Над руу ирж л байгаа л да. Би тэгтээ ярьсан нь надад даа. Гүү зарим нь болохоор одоо жишээлбэл ингэж явуулаад лээ. Тэр сууг дээр гарч ирсэн киног ингээ яриад өгч гэдэг юм те. Тэр жүжигчнийг яриараа гэдэг. Нэрийг хэлэхгүй болохоор чи би мэдэхгүй шүү дээ. Яг гоё ерөнхий аяг бичээд илээ. Эсвэл манай нөгөө үндсэн пэйж хуудас бичижсэн. Тэгэхээр бит хоёрын хаяг ер нь энэ доор ингээд харагддээ шүү гэдэг нэг өнөөдөр хальт хэлчих те. Тий ихний талаар сонсомоор байна гэдгээ яг гол нь нэрийн сайхан зүг бичээд ингээ явуулчихвал болно. Тэгэхгүй бол нөгөө олохгүй шүү дээ. Тийм тэгээ нөгөө надаас ярих уу гэж асуусан K-pop дуучид байгаа айдлууд байсан. Тэгээ айдлуудын мэдээлэл их болохоор би жоохон хойшлуулад байгаа л та. Тэгээд арай мэдээлэл багтаагаа төрүүлж яриад байгаа. Тэгээд мэдээлэл хэтэрхий их болчоор нөгөөдөлөө цэгцлэхэд их цаг шаардагдаад байна. Тийм тэгэхээр хайран байгаад байдаг. Тийм алийг нь одоо нэг надад ярих чинь нэг 15 20 минут л байгаа шүү дээ. Тэр хугацаанд алийг нь хөрвүүл зүгээр юм бол доо гэдэг нэлийн ер нь бол хараал явж байгаа шүү. А зарим тохиолдолд яга ярьдаг юм бэ гэхээр хит баг мэдээлэлтэй байдаг. Бүр хөргөх юм юу ч байхгүй тохиолдол бол тэр алгасаад ингээд явдаг аа. За өнөөдөр танилцуулах алдартай юу мэдээлэлүүдээ тавьчихсан дурдъя. За би дөрвөн мэдээтэй сууж байна. За киноны найруулагч компани үйлцэх хэрэгээр баримтлагдсан байна. За Жон Кеннедигийн хэрэгтэй холбоотой баримт бичгүүдийг дийлгэсэн байна. За нэг сонирхолтой санагдсан. За тэгээд Оскарыг дахиж хөтлөгч байгаа жүжигчний талаар хүргэх нь за мөн гар утснаасаа Трампыг шүүмжилснээсээ болоод хил дээрээс хөөгцсөн гэдэг хүрхнэ. Шүүмжилж болохгүй юм байна л да. Наа чи яасан сүрх юм. Харин тийм ээ. Хамаагүй юм бичиж болохгүй байна. Шууд хил дээрээс буцчих юм байна. Тийм байна. За өнөөдөр хүрэх мэдээлэл нь миний бэлтгэсэн мэдээлэл 2 мэдээлэл байгаа. Ер нь жоохон урт мэдээлэлүүд. Эхний мэдээлэл нөхрөөсөө салж байгаа жүжигчин бүсгүйн тухай хүрэхээр бэлтгэсэн. За дараагийн мэдээлэл нь талигаач Ким Сорёнтой холбоотой шинэ сенсац өчигдөр гарсан. Тэгээд бүр манай мэдээний хөтлөгч амраагч хүртэл надаас ирж асууж илээ. Юу болж ингэж дөө? Тийм чаагийн юу болсон бэ? Яасан жирэмсэн болсон инээдрэгээд үнэн үү худлаа юу гэдгийг асуусан. Би тэр мэдээллүүдийг нь цэгцлээд ерөнхийдөө ийм 2 видео орсон. Тэр 2 видеог нь сая орчуулчлаа. Тэгэхээр яг шинэ мэдээллүүдээс нь л хүргэнэ гэсэн үг. Зөв. Одоо наач нэр одоо дэлхийд дахин сонирн болж ах шиг байна дөө. Тийм ээ. За тэгвэл чи эхлээд нүрэх үү? За тэгээ араас нь би 2 мэдээг өргөөд чи өргөөд 2 мэдээ өргөөд ингээд тусаа тэгээ. За ингээд ихний мэдээлэл нөхрөөсөө салж жүжигчин бүсгүйн тухай танилцуулъя. За бидэнд цэцэгнээс хөөрхөн хөвгүүд Sweet Home зэрэг бүтээлээр танигдсан жүжигчин Ишион нөхрөөсөө салж байгаа юм байна. За энэ жил 42 настай жүжигчин маань 2017 оны 9 сард 9 насаар ах рестораны бизнес эрхлэгч Жу Сөн Хён гэдэг залуутай гэр бүл болсон. За тэд хурмаа хийснээс хойш ерөөсө 4 сарын дараа хүү болох Жу Жонgyун нь хорвоод мэндэлсэн байдаг. За тэгээд тухайн үед жирэмсэн байхдаа драмын улаан гэд киноны экшн хэсэг тус тоглосч тухайн үед нэлээд бас шууган тарж байсан л да. За ямар ч тач тэдний гэрлэлт 8 жил үргэлжилсэн эцэс дуусгар болсон. Тэгээ ноны ихээр салах хөргөлөө шүүхт өгөөд за тэгээ ерөнхий байдлаар бол ингээд том асуудлуудаа хилэлцээд дууссан. Одоо бол жижиг садрыг асуудлуудаа хилэлцэх шатан дээр явж байгаа гэсэн байлаа. За тэгээ Ишион жүжигчний хувьд тун хүчрхэг эмэгтэй гэдгээр бас солонгостой алдартай. Эр хүнээс дутхааргүй булчин шүрмэстэй мэрэгжлийн боксing тамирчин байсан. За тэгэхээр бүр зүгээр нөө энэ боксing тамирчин гэдэг нь ийм төрлийн уран бүтээл тоглох гэж байгаа санамсаргүй байдлаар суралцаад тэгээ бүр мэрэгжлийн тамирчин болсон гэсэн үг шүү дээ. За тэгээ ууланд байн гардаг уулчин гэж байгаа. Тэгээд бүр уулчтын сэтгүүлд модельор хүртэл зураг хураг авахулж исэн. Тэр сэтгүүлээр дан уулчтал ингээ зураг хураг авахулаа. Уулчтан талаар мэдээлэл гардаг юм л дээ. Тэгэхээр зүгээр энгийн нэг одоо нэг алдартны зураг хургийг бол гаргадаггүй. Тэгэхээр тэр хэмжээгээр бүр яг тэр уулчтай дүүцэх хэмжээний маш бол уулыг гарч исэн. Тэгээд гарахтаа хүүгээ нуруунд уугаад байсан. Сүүлд нэг харахтаа хүүтэйгээ хамт гарсан юм байна. Одоо уул гарч исэн юм байлаа. Тэр арга голхолттой нэлээ юм хүчрэг юм ихтэй. За ямар ч жүжигчин бүсгүй Entertainment-аас жүжигчин яг ямар шалтгааны улмаас салж байгаа тухай мэдээлэх боломжгүй байна. Учир нь энэ бол түүний хувийн амьдралаа гэсэн байна. За тэгээд ер нь сүүлийн үед солонгос алдартнуудын салалтын мэдээлэл бас нэлээх гарч байгаа шиг байна. Жишээлбэл жүжигчин Хван Жон за шаршуун нэвтрүүлгээр өмнө танилцуулжсэн 2016 онд гольфийн тамирчин байсан бизнесмэнтэй гэр бүл болсон. За тэгээд анхны хүүгээ удалгүй буюу 2020 анхны хүүгээ төрүүлснээс хойш нэг удалгүй 2020 онд салах өргөдлөө өгсөн. Тэгээд тухайн үед нөхөртөөгөө иргэн нийлсэн юм байлаа.
Тэгээ нийлжээ дахиад жирэмсэн болсон. Тэгээ хоёр дахь хүүхдээ төрүүлээд удалгүй 3 жилийн дараа жүжигч юм өөрийн сошиал хаягтаа нөхөр нь ингээд өөрийг нараар тавиад хүнтэй сүлрээд байна гэсэн мэдээлэл гаргаад ер нь салгаж байгаа гэдэг албасаар мэдгдсэн. За одоо ингээд салцсан ба. За мөн FD Island хамтлагийн гишүүн Чэ Мин Хуан байна. Эхнэр дуучин Юрхи гэдэг үсгүүгээс бас л нөгөө өмнө нь танилцуулж байсан да. Нөхөр нь ийм хүүхэн мөхөө авах гал voice би сонсож байсан шүү дээ тийм утасны яриа гэн ихнэрэн дийлгээл нэлээд шуугаан тарьсан. Тэгэхээр ер нь Солонгос алдарчнуудын салалт сүүлийн үед бас их газар аваад байгаа юм байна да. Тийм их мэдээллүүд л гараад байгаа шүү дээ. Ааха. Тэгээд нөгөө нэг бид нар хамгийн сайн мэддэг юм гэхээр нөгөө богино хэмжээний хөгжилтэй рээлүүд аяг хийдэг бүсгүй шүү дээ, тий. Тэгээд тэн дээр нөгөө хамт тоглолтын мэдэн шилдэг залууг нь би нөхөр нэг болгосон чи биш байсан юм бэл шүү. Тийм шүү дээ, биш. Тэр чинь нөгөө хамт ажилдаг л хүн гэсэн үг, контент бүтээгчл гэсэн үг л тий. Яг би тэрийг яг энэ л нөхөр юм байна да гэж. Харин хүмүүс тэгж бодоод уус тэгж бодогдохоор бичлүүд хийдэг л тий. Нөгөө бараг хараа мараа энэ тэрийг гэж жагаад ингээ хийгээд идэг шүү. Яг жинхэнэ нөхөр нь болохоор арай өөр царай төстэй яг тийм одоо рестораны бизнес эрхэлдэг. Тийм бизнесмен залуу юм байла. Уг нь бас их тийм ирээд өсөх ирээдүйтэй гэдэг шиг айгүй ирээдүйтэй мундаг за бизнесмен залуус нэг 8 жил ихтэй нөгөө нэг ийм зураг хөрөг ерөөсөн нийтэд дэлгдэггүй ч тийм юм байна. Чимээгүй амьдрдаг ус учраас зарим нь бараг салтсан гэж боддог юм шиг л. Нөхөргөө гэж боддог гэсэн юм. Тийм ганц би ээж юм болов гэж боддог. Яг тэр зураг хөргөө илгч юм уу эсвэл нөгөө хормын ой болохоор ядаж нөгөө хямбын сун яжин чинь тэгдэж штэ тийм зураг хөргч гэдэг нь сайхан дагаал цугталж байгаа зураг нь олон нийтэд ил болсон бол ерөөс тийм зүйл байхгүй. Тэгэл контент хийдэг хүүхдтэйгээ явж зураг хөргөө дийлгэн өөр ямар нэгэн байдлаар ингээд амьдралаа харуулдаг. Нөхрийн сураг ерөөсөө гардаггүй байгаад. Тэгэхээр одоо салцсан болов уу зарим хүмүүс бодож байсан юм шиг л. Тэгээ одоо ингээд аль байсаар салж байгаа юм байна да тийм ээ. Аль байсаар салж байгаа. За одоо тэгээд үнэхээр хэцүү бол одоо салахаас ялтаач байна тийм ээ. Хүчээр юм шалтгаан байдаг хөө гэхдээ тэрийг бол нарийн хэлэг юм бэл. За ойлоо хамтраалагчтай танилцуулаад өргөжлүүлээ. Чухал үедээ Pay On захим зээл аппликейшнийг танилцуулъя. Тэгэхээр хамгийн чухал үед хаанаа санхүүгийн шийдлийг хайхаа та мэдэхгүй байгаа бол тэгвэл Pay On харилцагчтай зориулан Pin On гэдэг шинэ зээлийн бүтээгдэхүүн нэвтрүүлсэн байгаа юм билээ шүү. За та Pay On аппликейшнаараа 45 сая хүртэл төгрөгийн орон сууц барьцаалсан зээлээ чухал үедээ 5 минутанд шийдүүлээд авах боломжтой болсон байна. За тэгээ Pay On аппликейшн захим зээл 6 хүртэл хувийн төлөв үйлчилгээ, лизингийн зээл, автомашины зээл, барьцаат зээл гэсэн хэрэгцээ бүр тохирсон бүтээгдэхүүнтэй. За тэгээ цалин, бизнес, мал зэрэг те олон төрлийн аргаар орлого бас нотлох боломжтой гэдэг том давуу тал гэж хэлж байна. Тэгэхээр та гар утасныхаа Google Play Store болон App Store-оос татаад аваарай. Холбогдсон утасны дугаар 75331111 75331111 гэсэн дугаарлаа өгдөрэй. Сошиал хаяг нь Pay On гэдэг хайхаар гараад ирэх нэ. Чухал үедээ Pin On, Pay On захим зээл аппликейшн хамтран ажиллаа. Баярлалаа. За үргэлжлүүлэн дараагийнхаа мэдээллийг хүргэе. За дараагийн мэдээлэл нь болохоор за 47 Ronin гэдэг киног мэдэх байх тийм ээ. Энэ киноны найруулагч Netflix-тэй компаниг Louvre-ийн хэрэгээр баримтлагдчихв. Яасан гэсэн чинь 2013 онд Леонел юм билээ 47 Ronin гэдэг киноны найруулагч Карл Эрик Гриншин саяхан Netflix компани Louvre-ийн хэрэгээр Калифорни мужид баримтлагдчихжээ. За яасан гэхээр энэ платформоос компаниас тийм ээ их хэмжээний мөнгө Louvre-сэн мөнгө угаасан зэрэг хэд эрт буруутгаж байгаа юм байна. Тэгээ Манхэттен дэх холбооны шүүгээс баримтлах захирамж гаргасныг болохоор сая мигмар гарагт хэрэгжүүлсэн байна лээ. За хэрвээ энэ хэрэгт одоо буруутан тогтоогдвол тэр эр хүртэлх жилийн хоригал цусах юм шүү. Аюу өндөр хөл тийм ээ. Одоо энэ нөгөө нэг манайхны үед оюуны өмч гээл ингээд яригддаг штэ. Тийм. Тэгэхээр энэ дээр одоо хэрвээ буруутай гэж тогтоодвол эр хүртэлх жилийн хоригал авах гэж байгаа юм билэ. Netflix компани 2018-аас 19 оноод шинжлэх ухааны уран зөгнөлт White Horse цувралыг бүтээлгэх зорилгоор болохоор Линч нийтдээ 44 сая долларыг өгсөн юм байна. Төлж байсныг прокурорын бичиг баримтад дурдсан байгаа. Ингээ 2020 оны 3 дугаар сард уран бүтээлээ дуусгахад нэмэлт мөнгө хэрэгтэй гэсэн байгаа. Энэ мөнгө чи өрөхгүй байна надад дахиад ингээ мөнгө өгөө гэд дахиад 11 саяыг нэмээд авчиж долларыг. За тэгсэн чинь энэ нөхөр найруулагч болохоор Ринш мөнгө авсан даруйда хувийн дансандаа шилжүүлсэн. За тэгээд эрсдэлтэй зүйлд хөрөнгө оруулалт хийсэн гэдэг нь одоо хувь цай мөвцаатай ийм юмд ингээд хөрөнгө оруулалт хийгээд тасаг ангиллын эд зүс худалдаж авахт нь одоо энэ үрээд ингээд буусгацсныг нь мөрдөгч шалгаад тогтоосон байна. Кино өстөөс мөнгө байхгүй. Бүгдийг үрчиж. Киногоо тэгээд их л бага зардлаар босооч тий. Тэгээ хийхсгүй яг тэр өмнө нь бол яг энэ кино нөгөө 47 Ronin гэдэг кинонд алдартай байхгүй. Тэгтэл Netflix болохоор дараад нь дахиад White Horse гэдэг цувралыг бүтээлх зорилгоор мөнгө өгсөн байсан. Тэрийг үрээд дуусчих тий. За тухайлбал яасан гэхээр 2021 онд болохоор үлдсэн мөнгөөрөө крипто валют
автсан. За энэ бол яг өөрт нь иргэд ашиг өгсөн гинэ. За тэгээд Elon Musk-ыг дэмжижсэн юм байлээ л дээ. Тэгээ энэ болохоор нөгөө $4 хүртэл болцсон байсан. $4 сая болохоор 27 сая хүртэл болно өсгөж чадсан ба. За ингээд мань хүн л зүгээр очир зүггүй мөнгө цацаж эхэлсэн гинэ. За жоохон ингээ мөнгө олонгуудаа за ингээ мөнгө өсгөж болдгийм байх гэдэг л ойлголтод орчихлоо. Эргээд олчихно гэж бодсон юм. Тийм. Би одоо $4 сая 27 сая болгож чадчих байгаа юм чин энийг бол илүү болгочно гэж хэлсэн ба. За тэгээ юу авсан гэсэн чи айгуу сонио. Олсон ашгаасаа болохоор 2.4 саяар 5 ширхэг Rolls Royce. 5 штэ нэг хүнд. За тэгээ нэг Ferrari автомашин авсан байгаа. За тэгээд $652 мянган бугуун цаг авсан. За тэгээ хувцсыг чинь $638 мянган авсан байгаа. За энийг айгуу сэн заяа. 2 орны матрасыг $638 сая ингээд авсан байна. Тийм сайн амраадаг үнэтэй матрас байдаг яг үнэ. За тэгээ $3.8 сая юу аасан гэсэн чинь тавилга авсан. Тэгээд эртний идэл баахан худалдаж авсан баа. За бас $1 сая Netflix-ээс дахиад мөнгө нэх зорилгоор өмгөөлөгч хүсэлсэн байсан. Өгсөн мөнгөний бүгдийг өрөө дуусчаад дахиад мөнгө нэхнэ. Юу мөнгө нэх гэдэг юм шүү дээ. Кино хийх гэдэг мөнгө ч өрөхгүй байл гэж дахиж мөнгө авах гэдэг юм бол. Тэгэд ингэж өрсөн мөнгөнийхөө нийт хэмжээнээ штэ 10 сая орчим болсныг нь прокурорын бичиг баримт харуулсан байлээ. За тэг мөн луурдаж авсан мөнгөөр иш буцааж төлөөгүй. За тэг дээрэс нөгөө White Horse гэдэг цувралаа дуусгаагүй. Бас дуусгаагүй. Тэгэхээр баримтанд дурддагдсан байна. Тэгэхээр сонсоод хахад юм өрөөдөө тоглож гэдэг юм уу эсвэл юм хөрөнгө оруулалт тиймэрхүү талдаа ингээд донтцсон юм шүү. Хүн донтчоороо тэгээ одоо жишээлбэл өрөөдөө тоглоом дээр нэг их мөнгө олчоороо за дараа дахиад их мөнгө олчих юм чигээл ингээд орчдөг гэсэн шүү. Яг үнэ. Одоо тэгээ томчуудын шуудан орчлол яригдлаа шүү дээ. Мөрөөдөө хар мөртөө тоглоом ингээд. Наад нэг муухай чөтгөрийн тойрогт орчвол та нар гарч чадахгүй шүү гэдэг нэг ээж ярьж байсан. Хүүгээ гаргаж авах гээд дийлэхгүй байна гэд. Гэсэн чи яг л энэ юм руу орчлоо л та. Тэгээ нэг юм учир зүггүй тансгалж эхэлдэг юм байна. Хүн их мөнгө хэмжээний мөнгө болохоор тэр 5 ширхэг юмар яах гэдэг нэг байх. За байл гэж бод ядаж ганцыг л авал та тий. За Ferrari авчиж байгаа орны матрасыг тийм үнэтэйж авах хэрэг байна. Одоо тэгээ эдрийгээ зараад л буцаад төлөх хэрэгтэй байлгүй дээ. Тэгээ ямар ч юм практикал байх л та эднэр нь мэдээч хэрэг. За тэгтээ хамгийн балер нөхөө малтаад байгаас тий. $1 сая буцаагаад мөнгө нэх зорилгоор өмгөөлж хүсэж авцсан. Тэгэхээр ер нь бол би нэг шүүхэд дуудагдана гэдгээ мэджил байсан гэсэн үг. Бэлдээд яваад буруу юм хийснэ угаасаа мэдчихэл байсан баг л тэ. Тэгээ хизээ нэг цагт баригдана гэсэн мэдчихэл байсан баг. Гэхдээ нөгөө талаараа нэг донтцсон үндэг угаасаа хэцүү юм шиг гарах хэцүү. Яг үнэ. За дараагийн мэдээлэл нь болохоор Джон Кеннедигийн хэрэгтэй холбоотой бичиг баримтуудыг дийлгэсэн байна. За Америкийн нэгдсэн улсын засгийн газраар одоо 35 дахь ерөнхийлөгч Джон Кеннедигийн амийг хүнээс хэрэгтэй холбоотой баримт бичгүүдээс олон нийтэд дийлгэжсэн. Энэ болохоор улсад бол нууц англигдсан явж байсан шүү дээ. Олон дэлгэж гисэн байна. Тэгэхээр ерөнхийлөгч Дональд Трампын 1-р сард гаргасан зарлигийн дагуу нууц мэдээллүүдийг дэлгэж байгаа. Нэг тийм мэдээлэл яваад байна тий. Нууц мэдээллүүдийг гаргах юм байна гэсэн түлхнээс нь дэлгэж эхэлчлээ. Дэлгэж байна. За мигмар гаригийн оройноос үсгэсэн байлээ. Нууцын зэрэглэлээс гаргаснаас нь хойш хүмүүсийн үзэл сонирхож байгаа энэ баримт бичгүүдийг түүхчид тийм шин содон мэдээлэл гэж нэг хүлээхгүй л байгаа юм аа л да. За ерөнхийдөө хүмүүсийн нэг гадарлаж байсан юмнуудыг дэлгэх болоо даа л гэж хараад байгаа юм билээ. Түүхчдийн хувьд болохоор түүхчд бол энэ илүү их нарийн ягтлаад ингээд судалсан байгаа шүү дээ. За тэгээд Дональд Трампын хувьд болохоор 80 мянган хуудас баримт бичгийг дэлгэх юм байна. 80 мянга гэдэг чи одоо тэр юм хэргийн талаар бараг бүхэл юм байх гэдэг шиг байна л да. За Америкийн нэгдсэн улс болохоор эрх баригчид өмнө нь уг хөрөгтэй холбоотой олон зуун мянган хуудас баримт бичгийг дэлгэжсэн. Гэхдээ үндэсний аюулгүй байдлын үүднээс заримыг нь нууцлаад огт дэлгээгүй байсан. За Кеннедигийн амийн хүнээс нь Ли Харви Освальд хэргийг ганцаараа үлдээгүй гэдгийг Америкийн олон иргэд бол итгэдэг хэвээрээ байгаа юм бэлээ. За Кеннедигийн хувьд бол 1963 оны 11 сарын 22-нд Техас мууж улсын тийм ээ Даллас хотод ажиллах үеэр буудуулж амьдсаа алцаа гэдэг би сайн мэдж байгаа. Тэгээд үндэсний архив албан хэрэг хөтөлбөрийн газраас дэлгэсэн баримт бичгүүдэд хэдий хэмжээний шинэ материал авах нь одоогор бол тодорхойгүй байх гэсэн. Тэгэхээр 80 мянгаыг дэлгэлээ гэхэд цаана хэд үлдэх юм бид нар мэдэхгүй л үлдэх юм билээ л дээ. Яг хоо огт дэлгэж болохгүй юм гэж байдаг л байлгүй дээ гэж бодсон. За тэгээд ерөнхийлөгч Кеннедиг одоо энэ алуурчин болох Освальд буудсан болохыг засгийн газрын комисс тогтоосон байдаг. За Освальд бол зөвлөлт холбоотой улс руу дөрвсний дараа Америкийн нэгдсэн улсад буцаж ирсэн Тэнгисийн цэргийн Ахмад дайчин. За тэрийг өөрийгөө олохоо марксист үзэлтэн гэж тодорхойлдог нэгэн байсан. За гэвч олон 10 жилийн турш явуулсан санал асуулгын дүнгээс нь харахад ихэнх Америкчууд энэ Освальдыг ганцаараа хэрэг үлдээхгүй. Энэ цаана нь одоо юу гэдгийг те захиасан ч юм уу, бүлэгч юм уу ийм хүмүүс байгаа гэж одоо хүртэл боддог юм байна л да. Ингээ 1992 онд болохоор Конгресс мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой бүх баримт бичгийг 25 жилийн дотор гаргах одоо хууль
баталсан байт юм байна. За ингээд Дональд Трамп бүрэн эрхийнхээ хугацааны үед мөн Жон Байден ерөнхийлөгчөөр ажиллах үед уг хэрэгтэй холбоотой олон баримт бичгийг нийтэлсэн. Гэхдээ олон мянган хуудас баримт бичигт хэсэгчсэн эсвэл бүхэлдээ нууц хэвээрэл байгаа одоо хүртэл. Ингээ 2 сарын өмнө гаргасан Дональд Трампын зорилгот мөн 1968 онд буудуулж амиа алдсан ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч байсан Роберт Кеннеди болон за иргэний эрхийн төлөөлөгч тэмцэгч Мартин Лютер Кингийн амнасыг хүнөөсөнтэй холбоотой баримт бичгүүдийг одоо дэлгэхийг засгийн газрын архивчд бол үүрэг болгоод өгсөн байгаа юм билээ. Тэгэхээр сонирхолтой хэрэгүүд ингээл хар хараасаа дэлгэхтэл явах нь л те. Тэр бүгд найрамдах намаа сонгогдсон ерөнхийлөгч өнгөрсөн жилийн сонгуулийн кампанид ажиллагаар Кеннедигийн ачхүү Роберт Кеннедигийн хүү баг Роберт Кеннедигийн дэмжлэгийг авсныхаа дараа Кеннедигийн эрхтэй холбоотой баримт бичгүүдийг дэлгэхийг бол өөрт нь амласан байсан. Тэгэхээр амлалтандаа хүрэх гэж дэлгэж эхэлж байгаа шүү байна л да. Одоогоор баг Кеннеди бол Трампын засаг захиргааны эрүүл мэндийн сайдаар ажиллаж байгаа. Тийм. Тэгэхээр одоо тэр хэргийг дэлгүүлэх тал дээр нэлээд юм болохоор ер нь өөрийнх нь амлалтанд нөгөө ерөнхийлөгчийн сонгуул нэр дэвшиж гарч ирээд амлалтанд бас юм байсан. Нууцын зэрэгэлтэй баримт бичгүүдийг бол дэлгэнэ гэдэг чинь. Гэхдээ бас хэлсэндээ хүрч чинь тий. Хүрч जैन. Тэгэхээр одоо энэ мэдээллүүд дэлгэгдээд бидний бодож ирсэн мдээгүй ч юм уу те юм ингээд хаашаа жиргэж магадгүй болчих юм байна. Яг анхандаа бол тэгээд баг мэдж байгаа юмнуудыг дэлгэх байхаа л гэж бодсон чинь бас нэг тийм жоо шинэлэг байгаад байна тий. Шинэ төсөөд бас нэлээд дэлгэгдэж байгаа шүү дээ тий. Тэгэхээр одоо тэгээд нууцын зэрэгэлтийн юмнууд дэлгэхдээ юу ч гарч ирэх сонир санагдаж байна л да. За баярлалаа үргэлжлүүлэн дараагийн мэдээлэл рүү орцгоё. За дараагийн мэдээлэл маань талигаач Ким Сэрүүнтэй холбоотой шинэ сенсац гарсан. За өмнө шар шимуу нэвтрүүлгээр би 2 баг 3 дугаар байна уу. За нийт тоолох юм бол Ким Сэрүүн жүжигчний тухай баг 4 байна. Ким Сoohyunыг оруулах юм бол 4 дугаар бэлтгэсэн. Тэгээд шинэ мэдээлэлүүд нэмэгдэж цацагдж байгаа учраас тухай уднаас орчуулаад хөргөжүүл зүгээр юм болов гэж бодлоо. Тэгэхгүй нөгөө дараа нь гүйцэж ярина гэхээр эн чинь өөрөө баг өдөр болгон шинэ мэдээлэлүүд шинжлэгдэж байна. Сайн нэвтрүүлэлд орж ирэхээс өмнө дахиад шинэ бичлэг бас YouTube-д орчлоо. Тэгэхээр тэрийг одоо тэгж байгаа л нэг өдөр дахиад та бүхэнд хүргье гэж бодож байна. За тэгээд Ким Сэрүүн, Ким Сoohyun хоёртой маш том мэдээлэлүүд одоо Солонгост бол сүүлийн үед байнга л яригдж байгаа юм халуун сэдв байгаа даа л да. За тэгээд жүжигчин мөсгөн талаар согтуугаар жолоо барьсан буюу одоо хэрэгт холбогдсон 2022 оноос эхлээд за түүнийг нас бартал түүнтэй холбоотой маш олон шар мэдээлэл оруулж исэн ютубер Ижин Ху гэдэг хүн байдаг нэ. За Ижин Ху гэдэг хүн алдартай тухай юм шар мэдээллүүдийг оруулдаг юм ютуб боц ажиллаулдаг. За тэгээд энэ хүн маань Ким Сэрүүн жүжигчнийг ерөөдөө маш олон юм шар мэдээлэл буюу худлаа мэдээллүүдийг оруулаад түүнийг хөл рүү түлхсэн гэж Ким Сэрүүн жүжигчний ар гэрийнхэн буруутгаад байгаа хүн гэсэн үг. За энэ хүний тухай би өмнөх дугаар дээр бол нэг дурдаагүй л дээ. Түлхүү бол Ким Сoohyun жүжигчний тухай дурдсан. Энэ ютубер маань сая хэлсэнтэй Ким Сэрүүн жүжигчний баах юм шар мэдээллүүдийг цацдаг гэсэн. Тэгээд нас барсныхан дараа тэр мэдээллүүд өгдөг алгуулах одоо устгацсан гэсэн. Тэгсэн чинь яг нь хүн болгон л те ар гэрхэн ч гэсэндээ за Ижин Ху гэдэг энэ ютубер залуу бол хамгийн аимшигтай байна. Тэр л одоо те энэ Ким Сэрүүн жүжигчнийг үхэл рүү түлхлээ. Хамгийн их нөлөөллөг бол үзүүлсэн хүн жилээдсэн. Тэгсэн чинь энэ ютубер шинэ хит хитэн бичлэгүүд дийлгсэн. Тэгээ энэ хит хитэн бичлэгүүд нь шуугаан тариад байгаа гэсэн үг. За ямар бичлэг вэ гэхээр 2 бичлэг одоогийн байдлаар. За сайн нэвтрүүлэлт орж ирсэн 3 дахь бичлэг нь орсон байлаа. Ингээд нийт 3 бичлэг задарсан. За тэгээд юуны тухай өгүүлж байгаа гэхээр бүр ингээд Ким Сэрүүн жүжигчний дуу хоолойг буюу утсаар ярьж байгааг дийлгсэн байна. Энэ хүн яг яаж олоод мэдээд байгаа юм бэ? Сони тийм гайхалтай. Тэгээ солонгочдын хардас сэрдээд байгаа зүйл нь Ким Сoohyun жүжигчтэй Ким Сэрүүн талигаач ингээд түүний урлагийн карьер те замд ингээд саад болохыг зогсоох үүднээс тэр хувийн мэдээллийг нь Ижин Ху гэдэг энэ ютубер залууд өгсөн гэсэн юм харлах сэрлэг. Энэ гэхдээ баттай зүйл бол биш. Ерөөсөө зүгээр хүмүүс яриа гэсэн. За тэгэхээр эхлээд юуны тухай ярьсан бэ гэдгээс нь тавьчихсан яриа. За эхний бичлэг жүжигчин бүсгүй шинэ энтертайнментийнхаа ажилтнтай ярьж байгаа яриа нийлүүлсэн. За тэгээ жүжигчин бүсгүй энэ оны ихээр үл таних хэрэг ахуулсан хормын зургуудаа Мэри гэсэн гарчигтай тий гэрэлж байна гэсэн нэг иймэрхүү гарчигтайгаар нийтэлсэн юм байна. За тэгээ уг бичлэгт яагаад тийм зураг талигаа чимэгтэй тий өөрийнхөө сошиал хаягтаа оруулах болсон тухай нь ярьж байгаа. Гэхдээ энэ хоёр бичлэгийг үнэхээр Ким Сэрүүн жүжигч мөн үү эсвэл эвлүүлэгүй гэдгийг бас батлах боломжгүй. За аюутаа чихний бичлэгийг нь ерөөхдөө ямар агуулгатай гэдгийг тайлбарлая. За Ким Сэрүүн тэр зургийг би биш найз залуу маань оруулчихсан юм аа. Би 14-нд очино найз залуу маань Нью-Йоркт амьдардаг гэж хэлж байгаа. За энэ юу гэж хэлж байна вэ гэхээр гинтхэн хормын зураг оруулсан шүү дээ нэг залуутай хамт. Тэгсэн тэр нь найз залуу болж тараад байгаа. Найз залуутайгаа хоримтлын гэхэр ч одоо биш бол шууд ах юм. Яг суудсан л гэсэн үг л дээ. Нөхөр гэж байгаа гэсэн үг тийм. Яг өөрөө бол найз залуу гэж хэлээд байгаа. За тэгээд 14-нд би өөрөө бол ингээд Нью-Йоркт багтаал холбогдож байгаа шүү амлаа Америкт багтаа.
Тэгээд нөгөө компанийн ажилтнтайгаа ярихдаа тэгээд тэр зургийг би оруулаагүй, найз залуу маань оруулсан гэж тайлбарч хэлж байгаа. За тэгсэн чинь ажилтан юу гэж асуусан бэхээр тэр залуу чинь галзуу юм уу? Тэгээд алдартай хүн шүү дээ. Гэтэл яахаар гинт ийм зураг оруулчт юм бэ? Ярьсан юм байхгүй те. Тэгээд яахаар тийм зураг оруулчт юм? Дээрэс нь Christmas-аар хамт хоол идсэн залуу биш өөр залуу байж тээ гэж байгаа. Тэгэхээр Christmas-ийн баяраар Ким Сэрун жүжигчин өөр залуутай entertainment-ийн ажилтнтайгаа хоолсон бол одоо ингээд гинтхэн нэг залуутай гэрэлтэй зүгээр арай өөр залуутай болоод гэж гэсэн үг шүү дээ. Тэгээд энэ entertainment-ийн ажилтан Ким Сэрун жүжигчнээс чи тэр залуутайгаа бүр гэрэлчихсэн юм уу? Миний харж байгаагаар зүгээр гэрэлтийн концепт зураг юм биш үү? Чи үнэхээр гэрэлтэд батлуулсан юм уу? Солонгост хийсэн юм уу? Гадаадд хийсэн юм уу? Бас тэр X найз залуу чинь юу болсон юм бэ гэх мэтчлэн асуусан. За одоо энэ X тэр бол Ким Сүүяны хэлж байгаа юм болов уу таамагласан шүү. За тэгсэн Ким Сэрун жүжигч юу шаардсан бэхээр хурмаа гадаадд хийсэн гэдэг. 20 мэснэ өөр хэлчихэж байгаа. За тэгээд X найз залуутайгаа Солонгост уулзсан. Гэхдээ X найз залуугийн маань entertainment-ийн асуудал байгаа болохоор салсан бол салснараа үлдсэн. Гэхдээ тэр тал дээр туслана гэж хэлсэн. За бас тэр үед цуг уулзахад хэдийн салсан байсан. Би түүнд найз залуутай гэдгээ хэлж харилцаагаа бүрэн зэгцэлсэн. Уг нь энэ найз залуутайгаа гэрлэхгүй гэж би бодож исэн. Тэгээд аятайхан салах гэжсэн боловч би жирэмсэн болцсон. Тэгээд одоо л ихтэй ахуулсан л да гэж хэлсэн мэл утас дуудлага дээр. Тэгээ ямар тач энэ асуудлаас болоод түүнтэй гэрэлтэй би батлуулсан. Гэтэл тэр энэ асуудлаар намайг сүрдүүлээд тэгснэ найз залуу маань жоохон галзуу гэж хэлж байгаа юм л та. Тэгэхээр ойлгомжтой тайлбарлахын тулд гадаадад Нью-Йоркод амьдардаг нэг юм залуутай үерхсэн. Тэгсэн тэрнээсээ жирэмсэн болоод тэндээ гэрэлтэй батлуулсан гэсэн үг. Тэгээд абортонд орцсон. Хүүхдээ ахуулсан. Тэгээд энэ залуу сүрдүүлээд байгаа бол таарсан. Тэгээ энэ залуу нь болохоор алдартан хүн шүү дээ. Имиж гэж нэг зүйл байгаа шүү дээ. Тэргээр нэрүүл сүрдүүлээд байгаа гэсэн үг. За тэгээ үргэлжлүүлэн ингэж хэлж байгаа. Тэр уг нь Нью-Йоркод нэлээд том компанид ажилладаг зүгээр л энгийн албан хаагч залуу. Би анх танилцахдаа ингээд танилаараа дамжуулан танилцсан. Тэгээд цаг хугацаа өнгөрч яах вэ? Энгийн үедээ зүгээр л дээ. Ер нь бол ингээд харилцахад бол зүгээр. Тэгтээ заримдаа ингээд сэтгэл санаа тавгүй байх үедээ ч юм уу. Тэгээ дээрэс нь битүүр ингээд алсын харилцаатай те нэлээд зайтай ингээд холын харилцаатай байгаа учраас жоохон болж үтэхгүй байгаад байна. Тэгээ сүүлдээ би какао чатнаас гарсан ингээд солонгоччууд одоо нөгөө катукаар харилцдаг шүү дээ те. Тэгээ тэрнээс хүртэл гарсан. Учир нь тэр миний какао хаяг Instagram гэд бүгдийг нь авцсан. Алсын цаг харилцаатай учраас ингээ хардаад гэх юм уу одоо код модын бүгд зэрэг ордог баха тий. За тэгээ би одоо Telegram мессежл бичиж чадж байгаа. Найз залуу маань надад гэрэлсэн гэдгээ нуулаа гэж уурлаад бүх хүмүүст мэдэгдэнгээд бит хоёр нилээ маргалдаад тэгээд тэр зургийг найз залуу маань хийц юм аа гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ дандаа найз залуу гэж хэлээд байгаа нь өөрөө бас яг юм гэрлээ гэж бодоогүй байсан учраас ингээ нөхөр гэхгүй таашаачд орчод байна уу тий. Тэгээ би тэгээд дараа нь ингээ яриад устгуулсан тэр зургуудыг ямар тааж одоо нөхцөл байдал бол яг ийм байдалтай байгаа. Тэгээд эхлээд Instagram-ийн нууц үгээ би одоо солилцсон. Какаого бол юусоо угаасаа орохгүй байгаа гэд ингээ дараа нь гүнзгий санаа алдаж байгаа. Тэр уухаараа л хүнээ байждаг юм аа гэж нөхрөө хэлсэн. Бас нэг үүдгүүл амт юм шүү дээ. За тэгсэн нөгөө entertainment-ийн ажилтан яахаараа чиний эргэн тойронд тэ дандаа юм болж утгүй нөхдүүд байгаад идэм бэ? Чи эцэгхээсээ зөвшөөрөл авсан юм уу гэд нөгөө гэрэлтийн талаас асууж шít. Тэгсэн Ким Сэрун жүжигчин би ч бас ийм залуутай өөрийгөө гэрлэн гэж юусоо бодож төсөөлж байгаагүй. Уг нь зүгээр залуу л да дааж ингээ арх ухаараа л нэг л биш болоод байдаг юм аа. Тэгээ би X найз залуудаа хүртэл энэ байдлаа мэдэгдчихсэн. Тэгээд л ийм зүйл болчихлоо намайг уучлаарай гэсэн. Тэгээ энэ яг X найз залуунууд Ким Сoo Hyun-ыг хилээд байна уу эсвэл бас өөр залуу байсан юм уу гэдэг мэдгүй. Гэхдээ хүмүүсийн таамаг бол Ким Сoo Hyun-ыг хилээд байна л гэж таамаглаад байлаа. За тэгсэн тэр ажилтан одоо тэгээ сэтгүүлчд мэдээд бөө юм болно штэ. Чамаа хүнтэй суусан гэдэг үү те. За юутаач би чамайг найзуудтайгаа зүгээр ийм хурмын концепттэй зураг авахуулаад сошиалдаа зүгээр оруулсан гэж сэтгүүлчд мэдэгдчихье. Чи тэгж ойлгоорой. Ямар тааш тэр гадаадаас энд ирэхээрээ надтай холбогдоод уулзаарай гэд ингээд эхний яриа нь дуусж байгаа. За ингээд эхний бичлэг дээр бол тэ Ким Сэрун жүжигчин Нью-Йоркд байдаг нэг залуутай гэрлээд тэрнээсээ жирэмсэн болоод үр хөндлөлт хийлгсэн болж таарж байгаа. За тэгээд яагаад ийм бичлэг оруулсан бас их сонин санагдаж байна л да. Солонгосчууд ер нь бол Ким Сoo Hyun жүжигчнийг яг юун дээр буруутгаад байгаа вэ гэхээр насан туршаагүй хүүхэдтэй үерхэж эхэлсэн тий. Хоёрт гэх юм бол нөгөө зээлсэн мөнгөө нэгсэн илүү шамдуулаад те хэцүү байдалд жүжигчин бүсгүй хүргэсэн гэдэг дээр буруутгаадсан. Энэ дээр хүмүүс юу гэж таамаглаад байна вэ гэхээр нөгөө сүрсэн базаа гэдэг шиг наад чинь Ким Сoo Hyun-оос болоогүй шүү дээ. Өөр энэ те өөрийнхөө нөхрөөс болоод ингээд амиа хорлцсон шүү дээ. Үнтэй суудсан. Гэдгийг л одоо гаргаж ирэх гээл энэ Ижин хуу гэдэг ютубер оруулж байгаа шиг байна л да. За дараагийн бичлэг дээр нь талигаач Ким Сэрун амиа хорлсон өдөр буюу 2025 оны 2 сарын 16-ны өдөр за шинээр орсон тэр entertainment-ийн ажилчин Ким Сэрун жүжигчний найзтай ярьж авчдаг байл. Энэ дээр бол Ким Сэрун жүжигч өөрөө налитын асар зууч учраас. За тэгээ бичлэгийн эхний хэсэгт бүсгүй хэдийн амиа орсны дараа жүжигчин бүсгүй одоо
тэр нөгөө найз нь entertainment-ын тэр Иса гэхээр одоо захирал таньирсан гэсэн үг. За тэгээд тухайн найз нь entertainment-ын захирал ингэж хэлсэн. За Ким Сэрүнтэй уржигдар бие уулзаад гольф тоглож хоол идсээ уг нь зүгээр байсан. Тэр Америкт уулзсан залуугасаа л болчих шиг боллоо доо. Тэр залуу Сэрүнийг зоддог бөө юм бол зодоод бөө юм болж исэн штэ. Бүр надаа Сэрүнийг цогсон нутлах баримт зургууд ч гэсэн надаа байгаа. Би өчигдөр хүртэл уцаар ярьсан тэгсэн гинтхэн өнөдөр ийм зүйл болчлоо. Надаа угаасаа Сэрүнээс өөр найз байхгүй штэ гэж энэ entertainment-ын захиралд хэлсэн. За тэгээд найз нь үргэлжлүүлэн дээрэс нь тэр залуу над руу хүртэл залгаж хараад сухж байсан гэх нэлээ хартаа нөхөр. За би Сэрүнийг бодоод төвчээд тухайд өнгөрсөн. Тэгээд дахиад тэр залуутай нь холбогдоогүй харин Сэрүн дараа надаас уучлалт гуйж ингэж уулзсан. Тэр намайг хэлж байгаа юм л да. Тэр ингээд одоо нөхөр л гэсэн үг шүү дээ. Намайг ингээд байга сүрдүүлсэн хүзүүн дээр нь байх ингээд бүр хутганы сорвоо хүртэл харуулсан гинэ энэ найз та. За ингээд жүжигчин бүсгүй Америкаас ирсний дараа тэд уулзаад баах юм ярилцсан. За тэгээд түүнийг амиа хорлохоос 2 хоногийн өмнө жүжигчин бүсгүйтэй ингээд сүүлд ирж ингэж уулзсан байдаг. За яг хав найзуудынх нь бодож байгаагаар тэгтээ энэ бол баталгаатай биш гэнэ л дээ. Ерөнхийдөө Америкт байгаа тэр залуугаас болоод илүү хэцүү байдалд орж амиа хорсон байх гэж найзууд нь хаамгалж байгаа. Учир нь тэр залуу одоо Ким Сэрүн жүжигчин лөө дайрч харааж зөвхөн хувийн амьдрал нь хит их ороод ер нь бол байнга сүрдүүлдэг байсан гэж байгаа. Тэгээ би ч нэлээд гайхсан. Найзууд маань те над руу гинтхэн ингээд нэг өдөр ингээд мэдээ харсан уу гэдэг ингээд холбогдсон. Би тэгээ юу болоод байгаа юм бол ингээд мэдээ харсан чинь 2 хоног өмнө уулзчихсан Ким Сэрүн жүжигчин ингээд амиа хорлцсон байсан гэд энэ entertainment-ын захирал хэлж байгаа. Тэгээд цаашаа үргэлжлүүлээд Сэрүний гэрт ингээд дотны найзууд нь цугларсан байгаа. Удахгүй түүний оршуулга руу явах гэж байгаа гэд ингээд ерөөхдөө энэ хоёр төвчлөгийн яриа дуусч байгаа юм л та. Тэгэхээр энэ дээрээс яг энэ ч одоо нэг үнцгийн мэдээлэл байгаа шүү дээ. Ямар ч мэдээллийг дандаа дэнсэлж харах хэрэгтэй те. Нөгөө талын мэдээлэл болон одоо энэ талгаажийн талын мэдээлэл. Тэгэхээр яг энэ ийжин хуу гэдэг болохоор дундаас дундын мэдээлэл орж ирээд шүү дээ. Энэ дээр хамгийн гайхалтай нь одоо яг яаж энэ Ким Сэрүн жүжигчний уцаар ярьсан бичлэгийг нь олж аваад нийтэд дэлгэсэн гэдэг нь бас харин сонин тий. Тийм тэгэхээр энэ дээр л хардлага сэрдлэг байгаад байна л та. Тэгээд энэ одоо тэр шинэ менежерийг хардах юм уу яах юм ч бичээ сууж идэг юм уу яана гэсэн үг юм тий. Хинд нөгөө нэг л хүнтэй уцаар ярьж байгаа шүү дээ. Тэр хүн нь бичиж авсан байх боломжтой юу? Харин одоо яг тэр нь ойлгомжгүй. Тэгээ тэрийг одоо хин энэ яг Ижинхүү гэдэг байгаа ютубер залууд хин нэг нь дамжуулж өгөөд байгаа гэдэг нь бас ойлгомжгүй байгаа байдаг. Арга гэрийнх нь бол мэдээж охиныхоо ийм яриаг бол олон нийтэд дэлгэхгүй шүү дээ, тий. Тэгээ дээрэс нь энэ яриаг сонсоод зарим хэсгээр нь тэр нэ тим гэж байгаа хэсэг нь ийм жоохон эрэхтэй үш гэдэг юм сарнаад жоохон сайн сонсохгүй л байлээ л дээ. Тэгээд эвлүүлэх юм шүү дээ гэсэн зүйлс байх нь байсан. Гэхдээ эхний бичлэгийг сонсоод яг Ким Сэрүн жүжигчний хоолойтой төстэй байлаа. Гэтэ яг мөн биш нь бол бас мэдэхгүй юм ч бүр наривчилж шалах боломжгүй. Тэгээд алидийн асуурцсан учраас те би энэ хүн мөнөө биш ээ. Би хүнтэй ингээд суугаад үр хүндэлт хийлгэж исэн гэдгийг нотолж чадахгүй. Харин жүжигчин Ким Сүүхяны хувьд одоо хүртэл жүжигчин Ким Сэрүнийг насанд хүрснийхэн дараа үерсэн гэдэг байр суурь дээр бат зогсож байгаа. За мөн жүжигчин залуугийн талаарх мэдээллийн доор нь түүнийг дэмжсэн маш олон сэтгэл харагдаж байгаа юм байна. Тэгээ энэ дэр солонгочууд юу гэж хардас ирдэг давэ гэхээр өөрийнхөө талаар те эрэг сэтгэл бичүүлэх юм троллууд хөлсөлдсөн байна entertainment-аас нь. Тэгээд ингээ албаар эрэг сэтгэл бичээд Ким Сүүхяны хүмүүс мөрөөд ах шиг байна гэсэн иймэрхүү хардлах сэрдлэг бас явагдчихлаа. За түүнчлэн өөрийнх нь хувийн амьдралын талаар мэдээлэл цацсан Кару Сэрүн Ёнгусү гэдэг дахиад нэг одоо тэр Ким Сэрүн жүжигчний гэр бүлийнхнийг төлөөлж байгаа ютубер байгаа даа шүү дээ. Тэрийг Кару Сэрүн Ёнгусү гэдэг ютубийн нэр нь. За тэр хуудасны эзэн болон талигаач Ким Сэрүний арга гэрийнхний эсрэг нэхэмжлэл Ким Сүүхян гаргасан мэл. Хувийнх нь бүх зураг хөргүүд тийм юмнуудыг ингээд цацаад байгаа шүү дээ. Тийм учраас ингээд нэхэмжлэл гаргасан. За мөн ирэх 30-нд тайван зохион байгуулагдах үйл ажиллагаа буюу пен уулзалт болох юм байлаа. За тэгээ энд оролцох хэсэг дээр нэлээ яригдчихагаад за өнөөдөр бол ер нь оролцсон гэдэг тал дээр мэдээлэл нэлээ үр дүнд гэх юм те гарсан байлаа. Тэгээ түүнтэй маш олон газрууд гэрээгээ цуцалж харилцаагаа тасалж байгаа. Тэгээд 50 дахь пен уулзалтын хувьд цуцлахад хүндрэлтэй гэнэ л дээ. Яа тэгэхээр маш хэмжээний хөрөнгө алидийн ингээд авцсан. Тэгээ тэрийг буцаах юм тасвар тийх боломж байхгүй. Хэрвээ магадгүй гэрээнийхээ дагуу тэр пен уулзалтыг зохион байгуулахгүй бол Ким Сүүхян жүжигчин маш хэмжээний өрөнд орох юм билээ өөрөө. Тийм учраас энэ 50-д бол үйл ажиллагаа нь бол пен уулзалт нь үргэлжлэнэ. Гэхдээ цагдаагийн бас тодорхой хэмжээний хамгаалалттай 50 гаруй цагдаа илүү дайчлагдана гэсэн нэг тиймэрхүү мэдээлэл. Гэхдээ энэ бол нэг тусгай үйлчлэгээ биш. Ерөнхийдөө бас тийм ингээд нэг сэргийлэх байдлаар гэх юм уу. Хүмүүс юм бол шүү нэж магадлал юм биш. Тийм тэгээ одоо яг нэг гарагдсан мэдээлэл үл иймэрхүү мэдээлэл байна. За тэгээ нэг юм хоёр ютубер байгаа даа Ким Сэрүн жүжигчний гэр бүлийг төлөөлж байгаа нь болохоор үгүй гэр бүлийн зөв яриад байна гэсэн. Харин энэ Ким Сэрүн жүжигчний талаар худал мэдээлэл цацсан гэдэг тэр Ижинуугийн талаас болохоор
Үгүй шүү дээ. Наа чи Ким Саруны гэр бүлээс худлаа мэдээлэл яриад байна шүү дээ. Нэг юм ч ч гурвалжин дөрвөлжин бүр ингээ нэг дээр гарах гад бүр ингээ юу ч хийхээс буцгаа болчиход байна үгүй юу? Тэгэхээр энэ дээр одоо өстой жоохон сонсож байгаа хүмүүс маань шүүлттэй л хандах хэрэгтэй. Тэгэхгүй одоо нэг талыгаа баримтлалаа эн чинь үнэн ч юм уу. Би ч гэсэн өөрөө мэдээлэл орчуулж хахад за одоо жишээлбэл би энэ саяны хоёр бичлэгийг сонсоод энэ чинь энэ хүүхэн чинь өөрөө ингэсэн гэж бодож болно шүү дээ. Гэхдээ яг тэр бичлэг нь өөрөө үнэн юм уу те мэдэхгүй шүү дээ. Би одоо өөрөө тэр бичлэгийг хажуунаас наваад утасных нь дууган сонсоод суужсэн хүн биш юм чинь. Тэгэхээр сайн шүүлт төртөл хандах хэрэгтэй юм шиг байна. Дараагийн шинэ бичлэгүүд бас дахиад нэмэгдээд л явж байгаа юм байна. Энэ тэгвэл энэ мөддөө дуусах хэрэг байна. Тий, өчигдрийн хамгийн эрэлттэй мэдээллийн эхний байруудад бол дандаа өнөөдрийн танилцуулсан мэдээлэлүүд явж ирсэн. За өнөөдөр бол тэр эрэлттэй мэдээлэлээс буусан байлээ. Гэхдээ удахгүй дахиад шинэ мэдээлэлүүд гараал ирэх л байна л та. Манай хамаас биччихэл юм. Нэгэнд нас орсон хүний ядаж ясын үнэлцүүлэхгүй 50 орчиж болдгоо юм гээд. Тий. Энд чи одоо орхихоосоо өнгөрлөө дөө. Солонгосчуудын байр суурьч гэсэндээ үгүй одоо нас орсон хүний яагаад ингэж амьдралыг нь хуж төнхөөд те тэр хүн тэр гадаадад яг үнийг хэлээ тэр хүн гадаадад хүнтэй суугаад хүүхдтэй болно гэдэг энэ Ким Сойон жүжигчтэй бас хамааралгүй шүү дээ. Тэр сансны дараах процесс болоод шүү дээ те. Тэгсэн чинь тэр яриан дээр нь л одоо нөгөө Ким Сойонтай бараг салаагүй байх та аргаан тавьсан юм ч гэдэг юм уу. Өстөө нэг аль талыг нь л ингэж мэрсэн юмнууд нэлээд бичигдэж байх шиг байна. Тэгээд одоо алийг нь ч үнэн гэж хэлэх хэцүү л байх шүү дээ. Тэгээ одоо тэр үнэхээр тэгж утсаар ярьсан бол тэр менежер гэж нэг хүн байгаа шүү дээ тий. Нөгөө талаас нь ярьсан. За тэгээд дээрээс нь тэр хоёр дахь бичлэгийн найз нь гэдэг байгаа шүү дээ. Сайн найз нь. Тэд нар л одоо мэдээлэл өгөж үнэ бодлого нь хэлэх юм дээ. Тэр хүмүүс наймид байгаа хүмүүс шүү дээ тий. Тэгэхээр ер нь бол хаашаач иргэж магадгүй болчихж байгаа юм байна та. Тэгээд гэтээ Ким Сойон жүжигчид хэрвээ насан туршгүй хүүхэдтэй тий өргөсөн үнэн бол тэр чинь хуулийнхаа дагуу арга хэмжээгээ авах болох л та. Тэр чинь одоо шал өөр зүйл шүү дээ тий. Хүн тэр гадаадад сууж хүнтэй суугаад энэ хүнийхээс асуудал арай өөр болчихно. Ким Сойоныг буруутгаад байгаа зүйл нь насан туршгүй хүүхэдтэй өргөсөн гэдэгтэй л их буруутгаад байгаа шүү дээ тий. Яг үнэ. За хамтрaalчтай танилцуулаад өргөжлүүлээ хиймэл ойн суурьс иргэний хамгаалдаг Mongolia. Тэгэхээр Lime Virtual Operator тэр хүссэн үедээ дэлхийн хаанаас ч 72-т Lime дугаараар баталгаажуулаад Mongolia аппликейшн бүртгүүлэх боломжтой. Ингийн тул Lime аппликейшн бүртгүүлж төвшин 3 хүртэл агснаар төрийн үйлчлэгийг төрөн шуурхай авах боломжтой байна. За давуу талаас нь орох юм бол интернеттэй орчинд 24/7 үйлчлэгийг авах боломжтой. За fingerprint буюу face буюу биометрик таних нэвтрэх боломжтой. За аппликейшны скан товч ашиглан компьютерт хялбараар нэвтрэх юм байна. За үндэсний чат ашиглан чатлах боломжтой. Бичиг баримтуудаа нэг дороос нь харна. За төрд байгаа мэдээлэл бас нэг дороос харж байгаа нь. За ажлаа бүтээхэд тань туслах багц үйлчлэгүүд бас байдаг дотроо. За иргэдэд эрэлттэй байгаа болон сүүлд хайсан үйлчлэгийг тань санал болгох юм байна. За дуу хоолой ашиглах үйлчлэгийг бас хайх боломжтой байдаг. За яаралтай төрийн тусламжийн дуудлага хийх боломж, систем нэвтрсэн төхөөрөмжийн хандлтын түүхүүд бас харагдана. За шөнийн горимд буюу dark mode-оос идэвхжүүлэх боломжтой буюу шин зүйлсүүд ингээд нэмээд яваад байгаа юм байна. Тэг ер нь сайжруулаа, шинжилээл ингээд яваад байгаа юм байлээ. Тэг ер нь бол одоо хүний цаг, тэмээ, мөнгө, санхүү бүх юм хэмнэсэн бүх үйлчлэгний дээр орчхоор амар л юм байлээ. Хаяг байршлын Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо мэдээлэл технологийн үндэсний паркын 4 дахь хортод байрлаж байгаа юм байна. Харин утасны дугаар нь 7711 1197 7711 1197 замун 1111 дугаарлуу заалгаад 2 гэсэн дотор утсаар нь холбогдоорой. Сошиал хаяг нь Mongolia гэж хахаар мэдээлэл гарч ирнэ. Баярлалаа хамтран ажилласан хиймэл ойн суурьс иргэний хамгаалдаг Mongolia байлаа. Баярлалаа. За. Үргэлжлүүлэн дараагийнхаа мэдээллийг хүргэе тийм ээ. За дараагийнх нь мэдээлэл болохоор Conan O'Brien Оскарыг дахиад хөтөлбөрүүлчихжээ. За Оскарын шагнал гардуулах ёслыг Conan O'Brien 2 жил дараалал хөтлөө явуулаа гэж Америк ихний урлаг агентийн даваа гарагт сайн мэдэгдсэн байлээ. За энэ сард осын ёслол сайн үнэлгээ авсан буюу 20 сая үзэгчдийг татснаар энэ мэдээллийг хийсэн. Тэгэхээр нөгөө Оскарыг хэн хөтлөх вэ гэдэг чинь маш чухал байдаг тий. Үйл ажиллагаанаас нэхлээл хэн хөтлөх яаж явуулах юм гэдэг нь хөтлөгч нь өөрөө их чухал хамгийн чухал юм шиг байгаа юм. Тэгсэн чинь энэ жилийн хувьд бол маш сайн хөтлсөн гэж үзээд 2 жил дараалал хөтлүүлэхээр сонгож байгаа юм байна. Тийм манайх хүмүүс Оскарыг үзсэн бол тийм ээ. За тэгэхээр комедиан хийдэг энэ залуу Брайан болохоор 2026 оны 3 дугаар сарын 15-нд 98 дахь удаагийн шагнал гардуулах ёслыг хөтлөнө гэж академик гүйцэтгэх захирал Билл Крамер болон ерөнхийлөгч Жанет Янар мэдгдсэн байлээ. Тэр эх жилийн ёслыг хөтлөгчдөөс ердийнхөөс эрт зарлаж байгаа юм байна. Өмнө нь бол арайч бас ингээд юу гэх юм болоод дуусаагүй зарладаг байгаагүй юм байна л да. Гэхдээ энэ жилийн хувьд болохоор яагаад гэдгсэн чинь энэ хөтлөгчийн ёслолын чадварлагаар хөтлөн явуулсан гэж магтан сайшаагаад иймэр зарлчихж байгаа юм байна. Тэгэхээр бусад хөтлөгчдөөс илүү давуу талтай байсан гэсэн үг байна шүү дээ. Тийм байна тийм. Тийм өмнө нь бол ингэж байгаагүй сонгон шалгаруулж явагддаг тийм. Ингээд гэсэн ер нь жоохон дөхөөд ирэхээр зарладаг байсан бол Оскар дууслаа дараагийн Оскарыг шууд хөтлүүлнэ гэд зарлчихж байгаа юм байлээ. За тэгээд
Энэ жилийн Оскарын наадмын дээд чагналыг Анара кино хүртсэн гэдгийг хэлжсэн тийм ээ. Танил шагнал хүртсэн хүмүүсийн дундаас бол гол дүрийн шилдэг эрэгтэй дүрийн жүжигчний шагналаар Эдрин Броди явсан тийм ээ. Тайзан дээр 5 минут 40 секундын турш үг хэлснээр Оскарын шагнал гардуулгаас тэр хамгийн удаан үг хэлсэн. Тийм байх тий. Ер нь жоохон тэгж айхтар уртвал хэлдэг юм биш үү? Таны минут орч. За 2 минут. Гэхдээ тэг шахаж магтгүй юм байна тий. Шахдгүй юм байна. Шаалга дуу муугийн тааж магаа тиймэрхүү бол За одоо басан цагчин босон гэж хөөж буулгадгүй зарим байл. гардуулах хөслөр тэгдэм бил ш. Дуу шууд яваад ингээд ярианд зогсчдаг. Рүү гэж яаж тий. Оскар тэгдгүүн байна л да. Яг ингээ хэлэх хөстэй юм байвал хэлээл ингээ зогсчлах юм байна. Тэр шагнал авсан юм чинь тулгамдаад юу гэдгийг үг мөг нь орж ирэхгүй. Нэгээс нэг 2 минутын хооронд хэлдэг. Гэтэл мань үний хувьд болохоор 5 минут 40 секундын турш Оскарын тайзан дээр одоо ингээд үг хэлснээрээ бас рекорд дэвтчихлээ. За эх жил Оскарын шагнал гардуулах хөслийг хөтлөх болсон цорын ганц шалтгаан гэвэл Эдрин Броди үгээ хэлж дуусгахыг нь би сонсохыг хүсэж байна гэж Брайан даваа гарагт хошгонсон байдаг юм билээ. За тэгээ мөн шоуны продюсер Раж Капур Кэти Муланаар эргээд ирэх юм байна. Телевизээр нийтдээ 19,69 сая үзэгчдийг татсан байна. За тэгээ Оскарын шагнал гардуулах хөслийн үзэгчдийн 5 дахь жилдээ дараалан нэмэгдээд ингээ явж байгаа. Дандаа ер нь бол ингээд өсөж байгаа юм билээ. Үзэгчдийн тоо өссөн болохоор хууль платформ дээрх шоуг анх удаа шууд дамжуулснаас нөлөөсөн байдаг. Шуудаар ингээд дамжуулсан юм байна л та. За тэгээд Оппенхаймер, Барби зэрэг алдартай киноныг тамгаалсан өнгөрсөн оны ёслыг 19.5 сая хүн үзчихсэн бол энэ жилийн хувьд 19.69 байна. Харин ковидоор жоохон буурсан юм байна. Ковид 19 цар захлын үеэр болохоор Оскарын үзэгчдийн тоо 10.4 сая болтлоо. Буурж исэн байдаг. За тэгээ активын шагнал гардуулах ёслол 10 жилийн өмнө тогтмол 40-с дээш сая үзэгчдийг одоо татаад ингэж явж байгаа л гэсэн. Аргагүй ч шилдэггүй тодорч шүү дээ. За ингээд дараагийнх нь мэдээлэл ингээс хүрэх чи тийм ээ. Дараагийнх нь мэдээлэл болохоор гар утаснаас нь Дональд Трампыг шүүмжилсэн мессеж олдсон. Наад мэдээгч л хүлээгээд гэдэг шалтгаанаар Францын эрдэмтдийг Америкийн нэгдсэн улсын хил дээрээс буцаасан. Францын эрдэмтэд бүр эрдэмтэд шүү дээ. За яасан ингэж гисэн чинь саяхан гарсан. Тэгээ Францын засгийн газрын сайд өчигдөр мэдээлэл хийсэн байлээ. Бүр өчигдөр шүү. За Хьюстон хотод болох хуралд оролцох гээд бүр ингэж маш том хуралд оролцоход томилолттой явж байсан юм байна л да. Францын шинжлэх ухааны судалгааны үндэсний төвд ажилладаг нэг судлаачийг Америкийн нэгдсэн улсын хилээр нэвтрүүлэхгүй буцаасан тухай нэлээ миний бие санаа зовж байна мэдээлэл хийсэн ба. Америкийн эрх баригчид ийм арга хэмжээ авсан нь түүний гар утаснаас хамтран ажиллагсад найз нөхөдтэйгөө Трампын засаг захиргааны шинжлэх ухааны бодлогын талаар хувийн санал бодлоо солилцсон мессеж олдсонтой нь холбоотой гэж үзэж байгаа. Энийг болохоор Францын дээд боловсрол шинжлэх ухааны сайд Филипп Баптист хэвлэлд ярьсан байлээ. Тэгээ сайд цааш нь юу хэлсэн гэхээр үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, судалгаа, эрдмийн ажлын эрх чөлөө бол бидний бахархах үнэт зүйлсийн нэг штэ. Би хоёулын хүрээнд Францын бүх эрдэмтэд судлаачдыг эрхийг дээдлэх хамгаалах болно гэж хэлж илээ. Тэгээд энэ хэрэг болохоор 3 сарын 9-ний өдөр гарсныг дипломат их сурвалж бас мэдээлсэн байлээ. Америкийн нэгдсэн улсын хил гайлынхан болохоор энэ Францын эрдэмтнийг бусдыг үзэн ядсан хууль дааны шинжтэй. За сенсацтай авч штэ. Хууль дааны шинжтэй мессеж гар утсантай хадгалж байсан гэж үзээд энэ асуудлыг холбооны мөрдөх төвчөнд шилжүүлсэн. Бүр тийм одоо тэгэхээр одоо бид нар бол илүүдтэй бичээд хуцсан буцантай хадгалаад аваа явж болохгүй байх юм шүү. Манайхаа. За ингээд энийг бүр холбооны мөрдөх төвчөнд шилжүүлсэн. Гэхдээ холбооны мөрдөх төвчөд одоо зарайчтай гэж санагдсан юм бас энэ асуудлыг хэрэгсээг ингээл өнгөрцөл юм байлээ. Энэ хүн гэхдээ өөр улс төрийн айхтар нөлөөлөлтөг юм. Гүн эрдэмтэн хүн штэ. Бид нар хоорондоо одоо чинь одоо чи тэр ингээ ярьж штэ. Энэ шиглэн болохгүй юу да. Чат бичээл за энэста Трамп ингээл гарч ирлээ бала юм хийх юм а гэдэг ч юм уу те. Арай л буруу шийдвэр гаргаж ийна л гэсэн л юмнууд бичихгүй юу. Чат нь гэхээр чи бүр мессеж болохгүй. Тий хувийн юм пост биш юм уу те. Биш чат. Тэр чатыг нь ухсан юм байна. Родомит Наачаар ямар сонь. За тэгээд эрдэмтэд болохоор хил дээрээс боцсон өдрөө сайд болохоор Баптист төсвөө асуулаад ажилгүйс Америкийн судлаачдыг Францад ирж ажиллахыг уриалсан нээлттэй загтуулна илгээж исэн юм байлээ. За ингээ маргааш нь Марселийн их сургуульд ирж ажиллах урилгыг хүлээж авсан Америкийн нэгдсэн улсын одоо Мэрилендийн ангаах ухааны их сургуулийн судлаачтай видео уулзалтанд орж байгааг харуулсан гэрэл зураг сайд сошиал хуудасанд нийлсэн буюу манайхан танахтай юм аятайгаар ярьж байгаа танахтай яадаг юм бэл гэдэг байдлаар л харуулсан л байлээ. За тэгээд 3 сарын 12-ны өдөр телевизээр ярихдаа Баптист хэлэхдээ тойрог замын олон улсын сансрын станцыг 2027 онд ашиглалтаас гаргах тухай Элон Маск ярьсныг сонслоо. Тэр явдал яг хийм бэ?
Тий. Spicy X-ийн тий босс юм уу? Нэг болоод Америкийн нэгдсэн улсын засаг захиргааны албан тушаалт юм уу? Хэвээ ямар ч утга алга арай л гэтрээд байгаа юм биш үү дээ л гэж ярьж ирсэн юм байлээ. Ингээд Трампын засаг захиргааны төсвөөр ашигтай байдлыг хариуцах болсон. Тэр бомтон Elon Musk-д төрийн албан хаагчдын олон мянгаар нь халж байгаа. Дээрээс нь шинжлэх ухааны олон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжилтийг зогсоосон нь нэлээд хил ам дагуулад байгаа буюу эн чинь өөр эрдэмтэх хүн. Тэгэхээр шинжлэх ухааны хуралд оролцох гэдэг чинь тэрийн талмалаар л жоох ярилцсан юм шиг байна. Хувийн чат шүү дээ. Тэгэхээр одоо буцаацсан л байна да. Тийм ээ тийм. Сонирхол тохиолдол байна. Тэгээ одоо хувийн санал бодлоо солилцсон мессежийг л олж уншаал. За одоо та ингээд Америкийн нөхцөл улсад орох ирэх байхгүй гэл буцаацсан юм билээ. Уул нь чинь мундаг том хуралд оролцох гэж байсан боловч. Би ч тэгээд нэг Трампыг ярьдаг юм дөө. Тэгээд энэ авийнхаа ховыг л базаа сууж идэв шүү дээ. Тэгээд тэр хувийн чат матыг нь хардаг гэхээр надад бас жоохон сонирхол санагдаж байна. Одоо энийг болсондоо одоо жоохон мэдээлэл хийгээд харилцааны юм байгаа болохоор одоо юу Францын иргэнийг одоо чат мат утас мөцийг үзэх гэсэн юм уу яас. Ягаад тэр хүний хувийн утсыг ухаад харин би тэрийг жоохон ойлгохгүй байна. Тийм тэгэхээр одоо мэдгүй л байна л да. Хувийн чат шүү дээ. Одоо бид нар ч одоо юу гэдэг юм чинь дургууныг ингээд бичэн штэ. Тэгээд одоо би баригдвал хэцүү юм байна гэж бодсон. За баярлалаа хүргээ нэвтрүүлгийн өндөрлөлийн студид хөтлөгч Чанцаа Амын найруулагчаар ундрах нар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч чухал үедээ Payon захим зээлийн аппликейшн мөн хиймэл оюун зураг сэргэнэ хамгаалдаг юм Монголиала. Урагшлуулан амар цаг нэвтрүүлгүүл аван сонсороо түр баяртай. Баярлалаа. Баярлалаа.